За тэгэхээр хүүхдүүдээ өнөөдрийн хичээл дээр бүгдээрээ дэглэгдсэн дээр харагдаж байгаачлан изомер гэдэг нэртэй хичээлийг үзэх гэж байна. За изомер гээд гарчгээд авчих нэ. За тэгэхээр энэ изомертэй холбоотой нээсэн эрдэмтдтэй холбоотой баримтуудыг бол дэглэгдсэн дээр харуулсан байна. За Антуан Лавуазье гэдэг хүн бол изомерийн түүхтэй салшгүй холбоотой. За хүүхдүүд ямар ч үсэн изомер гэж юу хэлдэм бэ гэдгийг мэдэж авсныхаа дараагаар энэ Антуан Лавуазье гэдэг энэ хүний талаар интернетээс хайгаад үзээрэй. За изомер гэж юу хэлдэм бэ гэхээрээ изо гэдэг нь болохоор ижил гэсэн утгатай үг. Мэр гэдэг нь болохоор хэсэг. Тэгэхээр нэг тийм ижилхэн хэсэг гэдэг утгыг илэрхийлэх гээд байгаа биз. Өөрөөр хэлбэл хоёр бодис байлаа гэж бодъё. Тухайн хоёр бодис нь яг ижилхэн томьёотой. Одоо ихэр хүүхдүүдийг харахаар нэг ижилхэн царайтай байдаг шүү дээ, тэ? Яг тэрэн шиг ижилхэн томьёотой. Гэхдээ шинж чанарын хувьд ялгаатай. Одоо ихэр хүүхдээр аваад үзэх юм бол харахад царай нь ижилхэн ч гэсэн заа нааш нь ингээд тис ондоо хоёр хүүхд байна гэж төсөөлье. За ийм байх юм бол изомер гэж үздэг юм байна. Өөрөөр хэлбэл тухайн хоёр бодис маань хоорондоо ижилхэн томьёотой тий. Гэхдээ шинж чанарын хувьд, физик шинж чанарын хувьд ялгаатай байх юм бол үнийг изомер гэж хэлдэг юм байна. За жишээ нь одоо бүгдээрээ C2H6O-гийн изомерыг авч үзье. За багштайгаа хамт бичээд явъя. За тэгэхээр саяны ярилцаж байсан C2H6O гэд энэ бодис байгаа шүү дээ. За энэ бодис маань хоёр өөр бүтцтэй болж болд юм байна л да. За нэгдүгüүрт нь болохоор CH3, CH2OH. За энэ ямар бодис вүлээ хүүхдүүдээ бид бүхний бүр сайн мэддэг бодис юм. Нэрийг юу гэдэг вүлээ юм бодис юм? OH бүлэг агуулсан байна гэдэг чинь ямар нэгдэл вүлээ хүүхдүүд юм бэ? Функционал. Функционал бүлэг яг нь. Функционал бүлэг нь OH байх юм бол эн чинь ямар нэгдэл гэсэн үг лээ? Карбон хүчил юм уу, спирт юм уу, альдегид юм уу? Яг зөв. Спирттэй, спирт багтаад. За энэ CH3, CH2-д 2C-тэй ийм спиртийг ямар спирт гэж хэлэх вэ? Органик хэмт 2C-тэй байх юм бол юу гэж хэлдэг вэ хүүхдүүд? Модны спирт л. Сая тэр этанол гэдэг хариулт яг зөв байна те. Этилийн спирт буюу этанол гэж нэрлэдэг нэ гэд. За тэгэхээр энэ бол ингээд этанолын томьёо юм байна. За этанолыг бид нэр амьдралд юунд хэрэглэдэг юм бэ? Этилийн спирт этанолыг амьдралд юунд хэрэглэдэг вэ хүүхдүүд? Модны спирт бол биш. Хүнсний спирт арх болон гар ариутгагч хийхэд хэрэглэдэг. Яг зөв. Тийм те. За энэ бол ингээд хүнсэнд хэрэгжилж болдог спиртийн тоонд ордог. За тэгэхээр хүнсний спирт. Ер нь бол архивч хэрэгжилж байгаа. 40% нь этанол, 70% нь спирт гэдэг. Гар ариутгагч. Тийм яа гэнэ те. Өмнөх хичээлдээ бүгдээрээ үзчихсэн шүү дээ тий. Архив юм бол ингээ 39-с 40% байдаг юм аа. Гар ариутгагч болох юм бол 70% болон түүнээс дээш байна гэдэг. За сайн байна. Хүүхдүүд бол сайн хэлж байна. За дараагийнх нь болохоор хүүхдүүдийн нэг ийм бодис байд юм байна. Одоо нэг зарим төрлийн нэг кинонууд дээр ингээл гудамжинд явж идэл ингээл нэг хүнийг шууд ам дээр нь дараал ухаалдууж унгаагаал тий. Нэг ийм одоо нэг тийм аюултай кинонууд байдаг шүү дээ тий. Тэгээ тэр хүн ингээ маш хурдан ингээл ухаалтж унаалтай нэг юм үнэрлээл. За нэг тиймэрхүү төрлийн бодисын тоонд бол энэ бодис орж ирд юм байна. За энэ бодисын үйлчлэгээ нь ямар бодис юм бэ гэхээр нойрсуулагч үйлчлэгээ юм байна. Энэ нойрсуулагч бодис. За энэ бодисыг диметилин эпир гэж нэрлэдэг. Диметилин эпир. Нэрийг нь цэгрээр бичсэн байна. За тэр хамтдаа бичээд авчихъя. Диметилин эпир гэдэг нэртэй юм бодис. За тэгээд үйлчлэг нь болохоор этанолоос бүр тис ондоо тий ийм нойрсуулагч болгож хэрэгэлдэг ийм бодис байна. За тэгэхээр хүүхдүүдээ энэ хоёр бодис маань юугаараа ижилхэн байгаа юм бэ? Ижил зүйл.
Энэ хоёр бодис ижлэхэн зүйл нь. Хоёулаа спирт. Вэ? Энэ дараагийнх нь оош бүлэгтэй биш юм чи спирт биш шүү дээ. Энэ битэлээ эпир бол спирт биш Тэ дээ. 2H6. Яг үнэ. C2H6O гэдэг те молекул томьёо нь ижлэхэн байгаа зүгтүүд энэ хоёр бодис. Молекул томьёо нь ижлэхэн. За, ер нь бол шүү дээ те ганц ижлэхэн зүйл нь молекул томьёо. За, тэгвэл ялгаатай тал нь юу байгаа вэ? Хоёулаа өөр үйлдэл гэдэг. Яг зөв. Хоёулаа өөр үйлчлэгээ те. За, хоёулаа өөр үйлчлэгээтэй болохын тулд юугаараа ондоо байгаад байна? Ер нь энэ хоёр бодисын бүтцэн ингээ ижлэхэн байж чадж байгаа болов? Чадахгүй байгаа. Оо тийм те. Бүтцээрээ ялгаатай. За энэ бүтцээрээ ялгаатай те. Бүтцэн ингээ ялгаатай болонгууд хэрэглээ нь бас шал ондоо болчихдаг юм аа нөхдөдөө. Бүтцээрээ ялгаатай. За хэрэглээ нь ч гэсэн ялгаатай. За энэ бүтэц болон хэрэглээгээрээ ялгаатай болчдөг юм байна. За тэгэхээр хүүхдүүд ийм байгаа үстэй те. Эхний нэгдүгээр бүтц дээр болохоор энэ CCO гэж холбогдож байгаа. За аашуудын ингээ бичихгүй байлаа гэхэд 2C-ийн араас O орж ирж байна. За хоёрдугаар дээр нь болохоор 2C-ийн голд нь O орж ирж байна те. Ингээд яах нь бүтцэн ингээ жоохон өөр, бүтцэн жоохон өөр байнгут тухайн бодисын зориулалт, шинж чанар, хэрэглээ гэдэг бүх зүйл нь ондоо болоод өөрчлөгдчихдөг юм байна. За тэгэхээр молекул томьёогоороо ижлэх нь бүтцээрээ ялгаатай ийм байх юм бол изомер гэж хэлдэг байна. Изомер. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ энэхүү изомер гэдэг сэдвийн талаар үзэх гэж байна. Молекул томьёогоороо ижлэх нь бүтц хэрэглээ нь ялгаатай те ийм байх юм бол изомер гэж хэлж байгаа хэрнэ. За хүүхдүүд минь дэвтэр дээрээ тэмдэглээд авчихаа. Энэ хэсгийг За тэгээ тэмдэглэж авсан хүүхдүүд нь гараа өргөх туршлага дээрээ дараад явах нь шүү. За тэгээд хүүхдүүдээ энэ изомер гэдэг зүйл нь дотроо байгууллага изомер, орон зайн изомер гэд ондоо төрлийн изомерүүд байд юм байна л та. Тэрэн дотроос бүгдээрээ байгууллагын изомерийн талаар үзэх гэж байна. За байгууллагын изомер гэж юу хэлдэм бэ гэхээрээ за яг саяных шиг те ингээд молекулын томьёо нь бол яг ижлэх нь зөвхөн бүтэц байгуулалтаараа л ялгаатай байх юм бол байгууллагын изомер гэж хэлж байгаа. За байгууллагын изомерын дотроо 3 төрөл байдаг. За үүнийг бол ахлах сургуульд маш их үздэг. Нэгдүгээрт нь салбарлалтын изомер. Хоёрдугаарт нь хоёрчийн холбоо, гуравчийн холбоо буюу энэ давхар холбоонуудын байрлалын изомер. За гуравдугаарт нь функционал бүлгийн изомер гэж байдаг. За тэгэхээр сая бид нарын үзсэн изомер болохоор функционал бүлгийн изомер байсан. Энэ талаар бүгдээрээ дэлгэрүүлээ дахин үзнэ. За тэгэхээр хүүхдүүд эндээс байгууллагын изомерийг дотор нь хэд ангилдаг юм бэ те энэ талаар бичиж тэмдэглээд авчих. Ерөнхийдөө байгууллагын изомерийг бол салбарлалтын, байрлалын, функционал бүлгийн гэж 3 ангилдаг байна те. Тэгэхээр тэрнээс хамгийн түрүүнд бүгдээрээ салбарлалтын изомерийн талаар үзнэ. За түүний дараа хоёрчийн холбоо болон гуравчийн холбооны байрлалын талаар үзнэ. За тэр хоёрчийн холбоо, гуравчийн холбоо байрлал өөрчлөгдснөөс болоод изомер яаж өөрчлөгдөж байгаа юм бэ гэдэг талаар за түүний дараа функционал бүлгийн изомер үзнэ. Хэлээрэй. Нэгтийг хийх юм уу? Тийм яг үнэ энийг бичээд авах юм шүү. За. За энэ үсгтийг бичиж авсны дараа байна шүү дээ. Салбарлалтын изомер гэж юу хэлдэм бэ гэдэг талаар үзэх гээд байна. За та нарын тэмдэглэж авч байгаа хооронд багш рекорд төр зогсоож өгдөг юм билүү? За бий. За тэр хүүхдүүдээ хамгийн түрүүнд нэгдүгээрт нь бүгдээрээ салбарлалтын изомерийн талаар үзэх гээд байна шүү дээ. За энэ салбарлалтын За салбарлалтын гэхээр та нарт ойлгомжтой байгаах те ер нь бол юм салбарлаж салаалах юм шиг байна. За ингээд үндсэн хэллэгээ 5 цэтэй байлаа. За юм. За тэгэхээр ийм тэг бүгдээрээ даана холбоотой үндсэн хэллэгээ 5 цэтэй. За нэгдүгээр изомерийг ингэж бичнэ. За хоёрдугаар изомер нь яа гэм бэ гэхээр үндсэн хэллэгийг 4 цэтэй болгоно хүүхдүүдээ.
За үндсэн хэлхий 4 цэтэй тий. 1 2 3 4 цэтэй. За тэгээд 1 цэ нь яах юм бэ гэхээр салбарлнаа. Тийм байгааз салбарлчихлаа. За одоо үндсэн хэлхийг бүр 3 цэтэй болгоё. За 1 2 3. За тэгээд 2 цэн салбарлчихлаа. Өөрөөр хэлбэл бид нэр ингээд 5 цэг өөр байрлалтаар бичээд юм шүү дээ тий. Ингээд салбарлуулад нэгийн нөгөөгөөс нь салбарлуулад бичээд байна. За ийм байх юм бол салбарлалтын изомер гэж хэлж байгаа юм. Салбарлалтын изомер. Тийм байгааз 5 C маань ингээд бие биенээсээ салбарлсан байдалтайгаар харагдаж байна. За эхлээд 5 C-ийг ингээ араас нь бичиж болно тий. Тэгээ үндсэн хэлхийг 1-ээр богиносхоод 4 C-тэй болгож бичиж болно. Үндсэн хэлхийг 2-оор богиносхоод 3 C-тэй болгож бичиж болно гэх мэт. Салбарлалтын изомерийг иймэрхүү маягаар бичдэг. Үндсэн хэлхийн дотор байгаа C-ийн тог багасгаад яваад идэм байна. За тэгээд энэ яг яаж изомер болоод байгаа юм бэ гэхээрээ. За энэ дээр ингээ эхний C дээр 3H, 2 дахь C дээр 2. За багш нь ингээ A-шуудыг нөхөд биччихье. За хүүхдүүд болохоор ингээ нэгдэл тус бүрт хэдэн ширхэг H байгаад байгаа юм бэ тий. Тэрийг нь тоолж явах юм шүү. За энэ нэгдүгээр нэгдэл нь хүүхдүүдээ C5H хийдвэ. C5H 12 байгаад байгаа. За 2 дугаар нэгдэл нь бас C5 байна тий. H нь хэдэн хүүхдүүдээ? За бас 12 байгаад байгаа. За 3 дугаар нэгдэл дээр бас C5, H нь 12. За тэгэхээр яах нь ингээ бүтцийн хувьд ондоо ч гэсэн нөгөө молекул томьёонууд нь ижилхэн те C5H12 байгаад ах юм бол үнийг салбарлалтын изомер гэж хэлээд байгаа юм. Молекул томьёоны ижилхэн гэхдээ яах нь нэг нь нөгөөгөөсөө салбарлсан маягтай оршиж байна. За дараагийнх нь хүүхдүүд дасгал болгоод C6H14-ийн изомерүүдийг бичиж үзэх үү. C6H14. За нэгдүгээрт нь 6 цэтэй, хоёрдугаарт нь 5 цэтэй гэж салбарлуулаад бичээд явна шүү дээ. За та нар эхлээд бичээд тэмдэглээд үзчих. За тэрний дараа багш нь хамтдаа тэмдэглэх болно. Багш нь та нартай цуг бичээд үзье. За тэгэхээр та нар изомерүүд нэгдүгээрт нь ямар изомер бичсэн бэ? Нэгдүгээрт нь 6 цэнийг араас хасуулж байгаа би. Тийм. За хоёрдугаарт нь болохоор ямар изомер бичсэн? 5 явж агаад тэгээд нэг салаал. Нэг нь салбарлаж байгаа тийм. Тэгэхээр хүмүүсдээ энэ дэр нэг ийм зүйл болдог шүү хар та. За ингээд үндсэн хэлхий 5 цэтэй хэд 2 дугаар цэгээр салбарлалаа тийм. За дахиад үндсэн хэлхий 5 цэтэй 3 дугаар цэгээр бас салбарлаж болж байгаа биз? Тийм бааз. За 2 дугаар цэгээр салбарлаж явах юм бол 2 метил юу гэж нэрлэхгүй энэ нэгдлийг? 2 метил пентан. Яа зөв 2 метил пентан гэж нэрлэн тий. 3 дугаар цэ дээр салбарлалаа тий. Одоо ингээ 3 дугаар цэ дээр салбарлалаа тий. Юу гэж нэрлэв? 2 метил 3 метил 3 метил бутан. 5 цэтэй шүү тий. 5 цэтэй гэхэлэр чи 5 цэтэй 5 цэтэй бол сайн шиг тий пентан. Тэр хүмүүсдээ энэ дэр байгаа энэ 2 метил пентан, 3 метил пентаны ялгаа нь юу вэ? Энэ ингээ хоёр өөр байдсан. Энэ салбарлалт нэгдүгээр зүйл. Хоёроос салбарлалтын нөгөөдг нь 3-аас салбарлалт. Тийм ингээ салбарлалтаараа ялгаатай байгааз тэгэхээр ингээд хоёр өөр изомер болчихно гэсэн үг. За үндсэн хэлхий 4-р цэ дээр үндсэн хэлхий салбарлалт 4-р цэ дээр байж болох уу? 4-р цэ дээр метил бүлгийг ааш биш болох уу? Болно.
Одоо ингэж бичгүүл гэж хэлээд байгаа юм те. За багшны энд бичээд тэгэхэд 1 2 3 4 5 C те. Авснаа 4-р C дээр салбарлалтай. Энэ байрлалын нэг зүйл болох үлээ. Дөрвөн метил бутан. Үгүй, пентан. За бүх хүүхдүүд ингэж бодож байна уу тийм ээ? 4 метил пентан гэж бодож байна. Бусад хүүхдүүдээс өөр хариулт байна уу? Би чамд 2 метил пентан. Тийм байна. Тэр хүүхдүүдээ ийм зүйл дээр анхаарах хэрэгтэй байд юм байна. Энэ салбарлалт ойр талаас дугаарлана гэдэг шүү дээ, тий? Тэр одоо ингээ хойноос нь дугаарлах юм бол 2 метил пентантай маань яг ижлэн зүйлийг бодоод тэгэхээр энийг бол ингээ сайн бодож анхаарах хэрэгтэй байдаг байх нэ. За 3 дугаарт нь болохоор үндсэн хэлхий ингээ 5 цэтэй байсан шүү дээ, тий? Одоо үндсэн хэлхийг 4 цэтэй болголоо. За үндсэн хэлхий 4 цэтэй. За тэгээ 2 цай ингээд салбарлан тий. За энэ дээр ингэж нэг салбарлаад энэ дээр ингээд нэг салбарлая. За дараагийнх нь дахиад үндсэн хэлхий 4 цэтэй 1 2 3 4 цэтэй. За тэгснээ яах нь 2 цай ингээд нэг л 2 салбарлалт нэг л цай дээр байж болно тий. 2 2 диметил бутан эсвэл 2 3 диметил бутан гэдэг. За ингээд үндсэн хэлхий 4 цайтэй тохиолдол ингэж байж болж байна. За дараагийнх нь тохиолдол нь үндсэн хэлхий хэдэн цайтай болох вэ хүүхдүүдээ? Үндсэн хэлхий 3 цайтай байж болох нь нэг шалгаад үзэх үү? 6 цай байх ёстой шүү дээ. Үндсэн хэлхий нэг 3 цайтай. Ийм хөө бай гэж бодох юм бол яах нь үндсэн хэлхий 1 2 3 4 цайтай болчих юм байна тий. Тэгээ 2 2 диметил бутан болчих юм. За тэгэхээр үндсэн хэлхий 3 цайтай байж баг болохгүй юм шиг байна тий. Одоо ийм байж болдоггүй хүмүүсийн болдоггүй хөлбөрүүдийн багш нь харуулдаг хай. Үндсэн цайгийн ингээ 3 цай тавьснаа. Ингээ 3 цай тавьснаа энэ хоёр дээр ингээ нэг салбарлалт тавилаа гэж бодъё. Тэгснээ энэ захын цай дээр бас нэг салбарлалт ингэж тавьж болох уу? Захын цай дээр ингээ салбарлалт байж болох уу? Энэ дээр захын цай дээр салбарлалт байж болд юм болов уу? Болохгүй. Яг зөв болохгүй ч тийм. За захын цай дээр салбарлалт байж болдоггүй юм байна. За яагаад вэ гэхээр энэ үндсэн хэлхийрээ ороо явчин тий. 1 2 3 4 үндсэн хэлхий 4 цайтай юм байна ингээд ороод явчин. За 3 дээр ч гэсэн ингээ бас юу. Тэгэхээр яах нь ингээ 3 дугаар изомоор 4 дугаар изомоор энэ 5 дугаар изомоор энэ байх нь. За ингээд нийт 5 изомоор бол бичиглээ. 2 метр пент. 2 пент. 3 дугаар дасгалыг юу гэж нэрлэх үү хүүхдүүдээ? 3 дугаар дасгалыг 2 3 диметил 2 3 диметил бутан заасан байна. За 4-р изомерийг юу гэж нэрлэх вэ? Энд ч одоо 4 багш болсон шүү дээ тий. 4 дээр байна. 4 ирсэн биз дээ. За 5-р изомерийг юу гэж нэрлэх вэ? 2 метил 2 диметил диметил 4 бутан. Оо яг зөв бутан. Ингэж нэрлэх юм байна гэж. За хүүхдүүд бол ингэж сайн нэрлэж гэн. За ингэ изомерийг бол ингэ иймэрхүү маягаар биш тийм биш тий хүүхдүүдээ. Үндсэн хэлхийг ихдээ 6 цайтай байлгалаа, дараа нь 5 цайтай байлгалаа, дараа нь 4 цайтай байлгалаа. За тэгээ 3 цайтай байлгах гэж бас үзлээ тий. Тэгээ 3 цайтай бол байхгүй маань. За тэгээд яах нь салбарлалтыг бас ингээ харнаа тий. Үндсэн хэлхий 4 цайтай байхад одоо энд тийм ээ 2 дугаар цай дээр салбарлаж байна. За дараа нь 3 дугаар цай дээр салбарлаж байна гэд дахиад 5 цайтай хат. Үндсэн хэлхий 4 цайтай байхад ингээ 2 3 диметил гээд ингээ салбарлаж болно. Эсвэл 2 2 диметил гээд ингээ салбарлаж болж байна тий.
За тэр хүүхдүүд эдгээр изомерүүд байгаа дэвтэр дээрээ бичиж тэмдэглээд авчих. За ингээ зарим хүүхдүүд маань бол тэмдэглээд авчихсан байна шүү дээ. Тэмдэглээд авчихсан байгаа хүүхдүүд нь C7H16 энэхүү нэгдлийн изомерүүдийг дэвтэр дээрээ бичиж үзэх юм шүү. C7H16 изомерүүдийг бичнэ үү. За энэхүү нэгдлийн изомерүүдийг бичих хэрэгтэй байх нэ. Дэвтэр дээрээ бичиж үзээрэй хүүхдүүдээ. За хүүхдүүдэд дараагийн хэсэг рүү оръё. За тэр C7H16 гэдэг нэгдлийн салбарлалтыг бол та нар өөрсдөө бие дагаад бичих нэ шүү. За одоо болохоор бүгдээрээ байрлалын изомерийн талаар судалцгаая. Өөрөөр хэлбэл хоёрчийн холбоо болон гуравчийн холбооны байрлалын талаар функционал бүлэг болон давхар холбооны байрлал ялгаатай изомерийг байрлалын изомер гинэ гэдэг нэг ногоон дээр бичсэн байгаа зөвхтүүдээ. Энийг байрлалын изомер гэж дэд гарчиг тавьж агаад дэвтэр дээр бичээд авчих. Багшиндээ одоо тайлбарлаж өгнө. За байрлалын изомер гэж бол энийг хэлдэг юм байна тий. Функционал бүлэг аль эсвэл давхар холбооны байрлалаас хамаардаг юм байна. За та нарыг тэмдэглэж авч байгаа. За тэр хүүхдүүдийн байрлалын изомер гэдэг хоёр дахь төрлөн тий байрлалын изомер гэж гарч ирж байна. За тэгэхээр функционал бүлгийн байрлал нөгөөх нь юуны байрлал вэ? Функционал бүлгийн байрлал нөгөөх нь За функционал бүлгийн байрлал гэж энийг хэлээд байгаа юм хүүхдүүдээ хардаа энэ OH бүлэг 1-р зэдээр байрлаж байна тий. За ийм байх юм бол яах вэ? OH 1-р зэдээр байрлалаа. За дараагийнх дээр нь болохоор OH 1 2 3 4. За энэ хойноос нь дугаарлая л та. 2 3 4. OH 2-р зэдээр байрлалаа. Ийм. Эхнийх дээр нь ингээ OH 1-р зэдээр байрлаж явах юм бол бутанол 1 гэж хэлж байна. Эсвэл бутан 1 ол гэж хэлж бас болно. За дараагийнх нь болохоор давхар бол буюу функционал бүлэг нь болохоор 2-р зэдээр байрлаж байна тий. За 1-р зэдээр байрлаж явах юм бол бутанол 1 гэж хэлж байгаа юм бол 2-р зэдээр байрлавал бутан хидэх үү? бутан 2 ол. Тий яг үнэ. Бутан 1 ол гэж хэлнэ. За ийм байх юм бол бутан 2 ол гэж хэлнэ тий. Хэддүгээр зэдээр байрлаж байгаа юм чухал. За бутанол 1-ийг болохоор хүүхдүүдээ био түлш үйлдвэрлэхэд хэрэгэлдэг. Био түлш. За бүгдээрээ явандаа энэ био түлш гэж юу хэлдэг юм бэ гэдэг талаар үзнэ. За харин бутанол 2-ыг болохоор уусгагч, органик хэмд уусгагч болгож хэрэглэнэ. Ингээ хэрэглэн хүртэл ингээ ондоо болж ирж байгааз байрлал функционал бүлгийн байрлалаас хамаарат. За ийм ялгаатай. За дараагийнх нь энэ болохоор ингээд нэгдүгürt нь те функционал бүлэг буюу өөрөөр хэлбэл энэ дэр ямар функционал бүлэг байгаад энэ хүүхдүүд мэн OH гэдэг функционал бүлгийн байрлалаас хамаарат байна тий. Дараагийнх нь давхар холбооны байрлалаас хамаарч болно. За энэ дэр ингээд нэг юм давхар холбоо байна. За давхар холбоо хэддүгээр зэдээр байна вэ? 1-р. 1-р зэдээр байна тий. За тэгэхээр яах нь вэ? Энийг болохоор юу гэж нэрлэх вэ? 1-р зэдээр авах юм бол бутанол давхар холбоотой шүү дээ. давхар холбооны байрлал. Энэ төгсгөлтэй тий. Бутен 1 гэж нэг бол хэлж болно. Эсвэл бут 1 яа ингээд тий. За тэгвэл дараагийнх дээр нөхдүүдээ давхар холбооны байрлал өөрчлөгдлөө. Одоо юу гэж нэрлэх вэ? Бут 2. За тэгээд энэ хүн нэглэгээ бутен 1, бутен 2 гэдээ уншчихдаг байх нэ. За ийм функционал бүлэг аль эсвэл давхар холбооны байрлалаас хамаарсан изомерийн талаар бүгдээрээ үзлээ. Энд бол ингээд салбарлалтаас хамаарж байгаа биш те. Функционал бүлэг эсвэл давхар холбоо хаана байрлаж ийн вэ гэдгээс хамаарж байгаа ийм изомер байна.
За, байрлалын изомер гэж бол энийг хэлдэг юм байна. За, хүүхдүүд тийм тэглээд авчих. Тэгээд дараагийнхаа хэсэг рүү буюу функционал бүлгийн изомер руу орцгоё. За, энэ дээр бол хүүхдүүд ингээ өөр функционал бүлэг байгаад байгаа бол биш те. Яг ижилхэн нь OH гэдэг функционал бүлэг байгаа доос энд OH байна, энд ч гэсэн OH байна. Зөвхөн энэ OH бүлэг яаж байрлалаа өөрчилсөн юм бэ гэдгээс хамаарж байгаа учраас байрлалын изомер. Дараагийнх нь болохоор функционал бүлгийн изомерийн талаар үзнэ. Өөр функционал бүлэгтэй талаар үзэх гэж байна гэсэн үг. За тэгэхээр дараагийн хэсэг нь болохоор хүүхдүүдээ энэ дэр байна те функционал бүлгийн изомерээ гэдэг. Өөрөөр хэлбэл энэ дэр нэг нь альдегид нөгөөх нь кетон байгаад байна гэсэн үг. За энэ ерөнхий томьёо нь болохоор ижилхэн. Ер нь ингээ изомер гэдэг чинь ерөнхий томьёо нь бол те молекул томьёо нь бол ижилхэн байгаад байдаг шүү дээ. Функционал бүлгээрээ ялгаатай. За тэрийг багштайгаа цуг бичээд үзье. Хардаа жишээ нь одоо бид нэр өнөөдөр хамгийн ихэнд үтсэн шүү дээ те C2H6O багхгүй да. Бидний өнөөдөр нөгөө хамгийн түрүүнд үздэг. Эн чинь болохоор функционал бүлгийн изомер. За энэ функционал бүлгийн изомер. За тэгэхээр хүүхдүүдээ функционал бүлгийн изомер чинь ямар ялгаатай гэдэг лээ? Хоёр мэдлэмээ. Бид нар хичээлийнхаа хамгийн ихэнд үтсэн байна тий. За энэ хүүхдүүдэд хардаа энэ дээр ингээд OH гэдэг функционал бүлэг орж ирж байгаа биз? OH гэдэг функционал бүлэг орж ирж байна. За дараагийн нэгдэл дээр нь болохоор CH3-ын энэ 2 C-ийн голд O. Өөрөөр хэлбэл энэ дээр функционал бүлэг нь 2 C-ийн голд O гэдэг ийм функционал бүлэг орж ирж байна. Эпирийн функционал бүлэг. Тэгэхээр яг нэг шал 2 ондоо функционал бүлэгтэй те ийм байх юм бол функционал бүлгийн изомер гэж хэлээд байгаа юм. За томьёо нь бол ижилхэн шүү дээ те C2H6O. За тэгэхээр хүүхдүүдээ дээдлийнх нь болохоор спирт байна шүү дээ те. Дээдлийнх нь болохоор спирт. Дараагийнх нь болохоор эпир байх нэ. За тэгэхээр яг нэг нь болохоор спирт, нөгөөх нь болохоор энгийн эфир. Эфирийн дотор ингээд энгийн эфир, нийлмэл эфир гэж байдаг гэж за бүгдээрээ дараагийн хичээлүүд дээр үзнэ. Ямар ч үсэн нэг нь спирт, нөгөөх нь эфир байх нь. За ийм хоёр өөр функционал бүлэгтэй байх юм бол за энэ хоёр дахь нэгдлийн функционал бүлгийн нэр нь бол энэ COC гэдэг ийм функционал бүлэг шүү. 2 C-ийн голд O байхыг хэлж байгаа. За ингээ өөр функционал бүлэгтэй байх юм бол функционал бүлгийн изомер гэж хэлж байна. За тэгэхээр бид нар өнөөдөр бол ингээ 3 төрлийн изомерийн талаар үзлээ. За тэгэхээр хүүхдүүд минь гэрийн даалгавартаа хичээлийн дундуур бүгдээрээ нэг ажиллаж эхэлж ийсэн те C7H16 гээд энэхүү нэгдлийн бүх изомеруудыг нь бичээд за ингээ бүх изомеруудыг нь бичээд тэгээд нэрлэх нэ. Нэгдлийн изомеруудыг бичиж нэрлэнэ гэсэн. Ийм гэрийн даалгавар өгж байна. За тэгэхээр энэхүү гэрийн даалгаврыг бол туслаа багш руугаа илгээн. Багш нь ингээд гэрийн даалгавар хурааж авах хэсэг тусдам гаргана. За өнөөдрийн хичээлийн тэмдэглэлийгаа болохоор хүүхдүүд одоо класс рум руу оруулах юм шүү. Тэр 9 дугаар хичээл гэсэн рүү оруулаарай. За зарим хүмүүс сая дасгалаа илгээжсэн те. Одоо араас нь өнөөдөр хичээлийн тэмдэглэлийн сайхан зургийн дараад илгээж гинэ. За тэгээ гэртийн C7H16-гийнхаа изомерийг бичгнэ. За өнөөдрийн хичээл ингээд л боллоо хүүхдүүд минь.